Тань бацгаана уу? Арьс арчилгаа хийхэд хамгийн тохиромжтой үр дүн үзүүлэх цагуудын талаарх мэдээллийг хүргэе. Өдрийн янз бүрийн цагт арьс өөр хариу үйлдэл үзүүлдэг. Арьсыг арчилахад арьсныхаа биохимнэл тохируулан арчилах нь үр дүнтэй байдаг. 4-7 цагийн хооронд арьс арчилгаа хийхэд арьсанд үзүүлэх нөлөө нь энэ үед дотоод шүүрлийн булчирхаанууд идэвхжиж цусны эргэлт түргэсдэг учраас арьс чийг болон түүнд дагуулгадаг бодисыг өөрөө сайн шингэж авдаг. Тиймээс хөнгөн бүтцтэй ус, амин дэм эрдэс бодис ихээр агуулсан чийгшүүлэгч тос түрхэхэд нэн тохиромжтой. За 8-10 цагийн хооронд энэ үед цусны эргэлт дээцэгтэй идэвхжиж арьс түргсэн бүгдийг шингэж авдаг. Энэ үед нарны туяанаас болон чийгшил алтхаас хамгаалах тос, гоо сайхны дурын арчилгаа болон дурын масыг хэрэглэх нь хамгийн тохиромжтой цаг юм. 11-12 цагийн хооронд тосны булчирхаа 2 дахин идэвхтэй ажиллаж эхэлдэг учраас арьс тослогдож, арьсны нүхжилт мэдгэцгүйц том харагддаг. Энэ үед мат үйлчилгээтэй крем инхэнсэг түрхэж болон нүүрний арьсны илүүдэл тослогийг арилгадаг маскыг хэрэглэхэд маш тохиромжтой цаг юм. Тухайлбал энэ үед шаврын маскууд илүү үр дүнтэй байдаг байна. 13-14 цагийн хооронд энэ үед арьс ядарсан байдаг тул арьсаа амрах хэрэгтэй. Нүрийн хүүтэн усаар угааж тоникоор арчих буюу чийгшүүлэгч маскыг түрхээд амрахад тохиромжтой. 15-18 цагийн хооронд энэ үед арьсны үйлчилгээ, арчилгаа хүлээн авах чадвар улам буурч шингээх бус харин ялгаруулах чадвар давмаг алдаг. Энэ цагуудын хооронд ямар ч маск хэрэглэх хэрэггүй. За 18-23 цагийн хооронд энэ үед арьсны хүлээн авах чадвар нь айжмаар өсөж өөртөө хүчил төрөгчийг ихээр шингээдэг байна. Энэ цагуудын хооронд ямар ч маск хэрэглэхэд сайн үр дүнтэй байдаг. 23-5 цагийн хооронд арьс нь шөнийн тоснд дагуулгадах биологийн идэвхт болон тэжээлийн бодисыг өөртөө эрчимтэй шингээнэ. Энэ цагуудад тэжээлэг маск үр дүнтэй. Арьс арчилгааны оргил цаг орой. Та бүхэндээ амжилт хүсье.